За сайн байцгаана уу та бүхэнд энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Нээлт хараг энэ удаагийн хөзөр дэлхийд эхлэхэд бэлэн боллоо. За энэ удаа хитвэрлээ одоо 8 сард ерөнхий ямар хуу байх вэ те? Гол юу тохиолдох вэ? Тэрэнд юу нөлөөлөх вэ? Тэгээд бас одоо сахиус нэр юу чинь тэгээд бас дээр нь 8 сар таны энийг аваад ямар хуу байх талаар одоо үзцгээе. За 7 саржингаа 10 хоног амарсан. Тэгээ 10 хоног амар дахиад сунсан л үз. Тэ? Одоо л нэг хүмүүс чинь наадмын ямар ч дуусчихсан. Зарим газар ч наадам дуусаагүй л ах шиг байна. Тэгээ одоо их гарсан байх, их таргалсан байх. Тэгээ фитнес яваараа тэгээ одоо удахгүй юу ярьлаа. Хичээл орлоо тэгээд. За одоо юу яа? 3 хөзөр байна. Аль нүдэн тусгай сайн сонгоорой. 3 2 1 эхний хөзрөө дэлгэцгээе. За эхний хөзөр маань 7 сэлэм. За 7 сэлэм. Хөзрийг ажиглавал одоо нэгэн хүүхдээ одоо сэлэм барьцсан байна. Тэгээ цаана нь одоо ингээ харуул одоо тэнгэрийн ингээд хүн хүүхдүүдийг те юу яцсан бэ шүү дээ жимсээ бас сэлмээр ивэж байна. Ер нь 8 сар өөрөө чинь хувьд нэлээд төвөгтэй сар байх магадлал байгаад байна. Асуудлуудыг шийдсэн, жирсэжиг асуудал гарсан, нэлээд сайн сэргэлэнтсэн, толгоосоо ажиллуулсан те тэртэлтэй нэлээ юм болох байх шүү. Тэр хэдийнүүдийг өвгөнтэйхэн шийдэж чадвал айгүй тийм дажгүй сарвал байх болно. Тэгэхээр тэрийг шийдэх гэж айз зөндөө юм болно. Яагаад вэ гэвэл энэ хөзрийг сонгосон хүн та юу яагаад байна? Зарим асуудлууд, зарим амьдралын юмтайгаа бас та нэг л тийм нүүр тулж чадахгүй зогтаад байдгийн биш үстэй гэдэг хөзрийг гарч иж байгаа юм. 7 сэлэн бол өөрөө юуны хөзөр? Одоо хулгай хөзөр. За яг мэдээж танд дээр гарч иж учраас та одоо хулгай хийнэ гэсэн үг. Та нэгсэндээ аль болох амьдралын хэцүү хатуу зүйлсүүдийг эсвэл болсон тохиолдсон тэмдэг зүйлсүүдийг эвтэйхэн аргаар шийдэхтэй нэг юм үр дүнтэй гаргаач гэсэн нэг тийм сорилын сар байх болов гэж гарч ижээ. За логиктойгоо нэмээ бодоод үзье. Нэлээд тийм асуудлуудыг шийдсэн хосын харилцаа эсвэл гэр бүлийн ховын харилцаа тийм ажил амьдралаараа ер нь яах гэж нэлээд тийм толгой ажилласан сар байх болж гарч иж байна. За тэгээ цаашаагаа ингээ харуул юу их байх шүү. Одоо юу гэдгийг зарим нэг бодсон хүмүүс ичүүхээс хулгай өдөр шүү. Тэгэхээр зарим нэг бодсон хүмүүс таны бас бодсон шиг биш үйлдэл гарах тийм тэнэгдэх эсвэл таны итгэлийг эвдэх ч юм уу нэг юм ер нь л энэ сар нэлээд хашир, нэлээд толгой гашуулсан бас яг хаана юу хийх, яах их мэддэг байхгүй бол нэг бол та хүмүүс жоохон дагсуулан тэр одоо тийм лойрдуулах, залиулах ч юм уу те. Эсвэл итгэж үсэн хүн чинь таныг одоо хуурах ч юм уу тийм зүйл болох магадлал бас аваа байна шүү гэж энэ гарч иж байна. За 3 дугаарт юу яана? Зарим зүйлсүүд, зарим амьдрал чинь ажил төрүүлж юм эсвэл хувийн харилцааны зүйлс чинь юуг тодорхойгүй харагдана гэсэн учраас тодорхой байгаа ихтэй харагдах байдал тийм тодорхойгүй яг гэдэг мэдхгүй байдал бол одоо та орно. Ийм нөхцөлд яах вэ? Аль болох асуудлыг өөрийнхөө шийдэжтэй толгойгоо хурдан сайн ажиллаж бас хүмүүстэй зөв хүмүүстэй сайн ярилцах хэрэгцээ бол жоохон байна шүү те гэдэг хөзрүүл энэ дэр ингээ гарч иж байгаа юм аа. Энэ нэг юм юу яа? Хэл ам гэдэг зүйл дээр айгүй анхаармаар байна миний бороонууд. Тэгэхгүй бол 7 сэлвч нь хулгаад гэхэрч бас одоо юу орж ирэх гэсэн үг. Одоо тань дээр жоохон тийм хэл ам атааж өтөө эсвэл жоохон хэрүүл тэмсэж юм уу те. Нэг жижиг сажиг сонирс юмнаас хүмүүс одоо атаарч төр болдог штэ. Яг тийм бас үйл явдал болох магадлал байгаа шүү. Сайн бодолтой л байж үзээрэй дээ миний бороонууд гэж бол энд гарч иж байна. За ажил төрөл тал дээр харин яах нь харъя. Ваа 6 сэлэм. 6 сава. Амжилт бүтээл одоо өөртөө ихтэй байдал. За тэгээд одоо зөв одоо нэг гарч ирэх. Одоо гарч ирэх гэж юу гэсэн үг шүү дээ нүнэ. Тийм дажгүй амжилтаа удаан байхыг чинь бас гарч ирэх гэжлэл тайлбарлах гэдэг байгаа шүү дээ. За ажил төвлийн тал дээр юу яах шүү. Нэгдүгээр нэлээд бас хичээх хэрэгтэй, хөдөлмөрлөх хэрэгтэй, тэ бас толгой нэлээд ажиллах хэрэгтэй. Тэгснийхээ үр дүнд магадгүй сарын сүүлээр сарын дундаас гэхэд их сайхан ажлуудыг сайхан бүтээгээд амжилттай сайхан байгаад, айгүй сайхан дажгүй байгаад, ер нь ажил төрлөөр би ч бас дажгүй юм байна. Иймэрхүү зүйлээс айгүй давгүй мэл гэдэг тийм айгүй итгэлүүд нэгдүгээр үүснэ. За юу. За хоёрдугаарт энд одоо юу гэж саваа өргөцсөн байгааз нэлээд хөдөлгөөнтэй байх шүү.
Одоо юу гэсэн үг гэхээр айгүй их тийм юм хийж бүтээсэн. Зүгээр нэг газар суугаа заа болно биш. Яг нэг олон газруудаар явж тийм хүмүүсээ тохироо 8 пан зүсрэж гэдэг шиг тийм юмнуудыг хийж байж айгүй дайжгүй байна. Тэгэхгүй бол нэг газараа ингээд бүтэндээ гэж суугаад тахаар яг жавхлангийн дуу шиг бүтэндээ бүтнэ гэдэг бол харагдаач шүү заяа. Тийм учраас аль болох амбицтай, аль болох юм том юм бүтээ, аль болох энийг бүтээгээд явж ивэл аюул сайн байна. Тэрнийхээ төлөөс хөдлөөтэй байвал бүр сайн гэж одоо ажил төрлийн амьдралын характер чинь гарч ирсэн заяа. Тэгээ ингэнэ. Яг уу ганц давуу тал гэвэл ганц жоо ер нь бас одоо дайжгүй давуу тал гэвэл юу гэдэг. 6 сава гарч ирсэн үед санхүү яадаг гэдэг зүйлс гарцсангуу тогтвортой байдаг. Тэгэхээр таны одоо энэ сарын одоо санхүү яадаг гэдэг ажил төрөлч юм орлого ерөн сайхан тогтвортой бас аюул тийм дайжгүй боломжийн хэмжээнд юм сайхан бүтсэн нэг мөнгө санхүү дээр санаа зовхгүй харин бүр ингээд одоо энийг болгох чи тэрийг болгох чи гэсэн юм сайн хаад юм бүтсэн сайхан сар бол байх болов гэж гарч ирж байна. Тэгээд тушаал дэвших эсвэл орлогын үд нэмэгдэх тийм магадлал юм зөндөө байгаа шүү. Тэгэхээр одоо юу ягаарэ? Аль болох одоо тийм том манифест хийж том юмыг болгоё те том юмыг бүтээе гэж явбал айгүй сайн шүү гэдэг хөзөр энэ дээр ингээд гарч иж байгаа юм аа. За 3 дугаарт ингэсэн. Одоо дайчин байх учраас аль болох тийм хэмэр лундаа сайтай бас сүлд нэлээд сайтай байх болов гэж гарч ирж байгаа энэ хөзөр дээр. Нэг айхтар тийм өөрөө чинь одоо тийм хямраах одоо тэнийг байдалд оруулах зүйлсүүд ялангуяа ажил төрлийн хувьд гайгүй шүү. Бараг зарим нөхцөлд ажиллаараа стресс тайлах зүйлсүүд гарч иж магадгүй гарч иж байна. За одоо хувийн харилцаа, хувийн амьдрал. Яана. За хувийн амьдрал хосын харилцаа жоохон пакталсан 9 сэлэн гэдүүтэр гарсан. За 9 сэлэн бол өөрөө юу байдгийг одоо хөзрийг ажилтвал те орондоо ингээ хүн амар тийм юу хийсэн байгаа үз. Ингээ хямарсан байгаа үз. Яг уу ерөнхий байдлаараа бол таны амьдралд хосын харилцаа, хувийн амьдрал, за хайр дурлал морлоо болий, найз нөхөд ч юм уу, эсвэл одоо гэр бүл, ээж аав, ах トゥ тусад нь тал дээр чинь танд шийдэх ёстой овоо хитэн тийм асуудлууд бол гарч ирнэ гэж гарч ирж байна. Энэ үзрээс сонгосон хүн та юу гэр бүл юм уу те эсвэл хосын харилцаа тал дээр нэг шийдэх ёстой хэдэн проблем яадаг гэдэг зүйлс байгаа даа. Юу одоо жоохон энэ үгтэй сонгосон хүнтэй гэр бүл тал дээр гүрийгээд илүү их юм ажил төрөл тал дээр анхаардаг төрлийн хүн үү гэж бол гарч ирж байна. Яагаад гэвэл 9 сэлэм гэдэг бол юу байдаг? Гаднаа дайжгүй халан хитэн гоё гэж яагаад яг дотроо нэлээд тийм хүнд пакталцсан хэцүү зүйлсөө жоохон болчихгоо гэдэг хүмүүсийг бол тэгдэм байгаа юм. Тэгэхээр юу гэдгийг жоохон төвөгтэй үйлдэл болохыг бол бодолтой шийдэгдээд явчихна. Тэрнээс жоохон стресс бол энэ сар нэлээд авах байх шүү гэдэг хөтөлбөрөд гарч иж байна. Тэгээ бас нэг зүйлийг бодоорой. Ер нь ингэж стресстүүл байгаа зүйл. За одоо чи юу гэдэг чинь хүүхэд өвдөж юм эсвэл өвдөж хамтч юм бол яг шийдэж болж байна. Шийдэж болох зүйлэр бол хамаалал. Шийдэх боломжгүй харилцаа, шийдэх боломжгүй ээж аав ах トゥ садны тийм харилцаа. Эсвэл үйл ойлголцол юм уу те. Эсвэл одоо юу гэдгийг шийдвэр нь яах вэ гэдгүүрээ тийм балаа юм байдаг ч те. Тэгэл муудалцсан хэрнээ хайрлаад байдаг. Эсвэл цуг амьдардаг байдаг. Тийм харилцаанаас ер нь бодож үзнэ. Ингэн барин ер нь болгоё гэж гүрийх шаардлага байна уу те. За яг хайр байд юм байж дүүрч. Гэхдээ нөгөө хүндлэл нь яахын, хүлээн зөвшөөрөл нь яахын, ухаарлал нь яахын те. Тийм зүйл байхгүй байгаа нөхцөлд мянга ингээ бас хайртай юм ивэн чаваас гэж яах гүрийх нь ер нь зөв гэдгийг бас бодож үзэх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол энэ зүйлийг сонгосон хүн та сохроо хүнд хайрлал дурлах гэдэг, сохроо хүнийг жоохон бодох гэдэг байх магадлал бол байна шүү. Битгий тэгээрэй заа юу. Тэгэд хамгийн сүүл гэвэл ийм байгаа юм. Одоо нэг та энэ сар нэлээд тийм стрессээ тайлж сурах хэрэгтэй байна. Тэгэхгүй бол энэ үгээр сонссон хүн та аюух ажил төрөл яадаг гэдэг нь гүрээдээ бас туулахтай. Эч одоо ажил төрөл боллоо гэж чинь бас зөөрөө сайхан хав гэд болчихоо зүйлс биш үү? Ядран асуудлуудыг шийдэн зөндөө юм болно те. Тэгж байхад гэр бүлээсээ бас сайхан стресс тайлах юм авах биш. Бүр их тийм стресс юм байх учраас яалч үнийг юм өөрийнхөө хобби та юм эсвэл стресс тайлах юмтай байсан өөр чинь хамаагүй дээр юм шиг гэдэг хөзөрөн дээр ингээ гарч иж байна. За одоо гаргалгааны нэршил үзүүлэг арцгаая.
Яа энэ юм болж байна. За эхний гаргалгын наривч үзэр одоо хангид нэ хүлээстэй хүн ингэсэ. За энэ камерт заавчлаа. Ер нь энэ үеийг сонгосон хүн таны жоохон нэг уул хад ч юм уу те нэг сайхан хөдөө гараад химэл ундагаа жоохон сэргийгээд явчмаар байна. За юу гэсэн үг вэ гэхээр одоо юу гэдгийг ерөнхийдөө гайгүй юм шиг хэрнээ амар тийм бас нэг жоохон амьдрал өөрөө жоохон юм ямар нэг ямар зуураад байт юм байна. Тэгэд нэг гоё юм хийх нэг сайн болж өгдөггүй. Гэсэрнээ нэг тийм нэг амар ядуу мадуу байдгүй. Гэхдээ амар их хөдөлмөрлөд өгдөг. Тэгэхээр энэ зүйл сонгосон хүндээ жоохон энерги цэвэрлэх, хямрал ундагаа жоохон сайжруулах. Гэхдээ юу шүү. Юун дээр яаж гэдгийг сайн бодож үзээрэй. Ажил төрөл дээр бол ерөнхийдөө одоо үдгийн гайгүй төр юм шиг хэрнээ. Одоо юу яадаг гэсэн үг. Хамгийн дажгүй үед таны хоньсон жоохон бариад идэх гэсэн үг. Одоо би ч одоо 6 сар таны дажгүй хямрал ундаа байна гэж хэлсэн шүү дээ. За тэгээд үнэхээр тийм хямрал ундаа дээр байх юм уу гэхээр одоо бүр одоо үгүй энэ энерги цэвэрлэх юм болчвол бүр амар дажгүй тийм потенциал гой юм гарч ирэх боломж бол өөр чинь байна гэсэн үг шүү заяа. За 3 дугаарт ингэсэ хідэн зүйлсийг ингээ хараад ажиглаад байхаар юу ямаар вэ? Зарим зүйлсийг ер нь болмоор байна. Зарим нэг хэрэгцээгүй тийм гүрэх хөстэй ингэх хөстэй гэсэн зүйлсийг ер нь болчвол өөр дээр чинь бүр тийм амар амгалан сайхан зүйлсүүд орж ирэх юм биш үү гэдэг хөзрэн дээр гарч иж байна. Энэ өдрөө сонгосон хүнтэй жоохон хоосон зүйлд найдсах бас магадлал байгаад заяа хэрэггүй. За нөгөө талаас одоо юу ямар байна? Илүү их тийм зүүн сэрнгаа сонсох хэрэгтэй байгаад заяа. Бас нөгөө ухамсарын төвшний сэрэлт гэж юм байгаа штэ. Тийм зүйл дээр та орж ирэх хэрэгтэй юм биш үү гэдэг хөзрэн дээр гарч иж байна. За одоо хоёр дахь нь зоосны боол. Угаасаа юу юм бэ? Орчлын ертөнцийн аягүй гоё тийм сайхан одоо юу өгч जैन. Юу гэдэг лээ? Одоо орчлонгоос нөө зоосны тийм буюу одоо санхүүгийн аюул дажгүй тийм сахилга бат санхүүгийн аюул дажгүй тийм боломжууд санхүүгийн аюул дажгүй сайхан одоо сонголтуудыг бол энэ сар аюул сайхан өгөх юм байна. Энэ дээр яавал те хурдан байж болох уу, яавал аюул дажгүй байж болох уу, яавал аюул тийм сайхан байж болох үү зүйлээр аюул тийм сайн бодож үзээрэй гэдэг зүйл гарч ирж байна. Яагаад гэвэл ууг нь амьдрал танд заримдаа аюул сайхан тийм боломж гаргадаг. Та бас тэр боломжтой сайн ашиглаж чаддгүй байх магадлал байдаг юм байна. За яг одоо тэгэхээр энэ сайхан боломжууд нь орж ирэн та тэрийг сайн ашиглана. Нөгөө талаас ууг нь таны хүсэл сайхан биелт юм байна. Даанч та тэр хүслээ одоо ямар хуу хүсэл яаж биелүүлвэл ямар гоё гэдгээ сайн нэг л сайн мэддгүй юм байна. Тэгэхээр юу яана? Одоо ер нь те яг ямар хүслийг яавал одоо сайхан гээд гоё байх вэ? Яавал нэмэл юм сайхан болохоор одоо нэг хизээ миний одоо юу гэдэг хизээ миний амьдрал сайхан болох болондоо гэдэг чинь дуу байдаг штэ. Тэрэн шиг яавал миний сайхан амьдрал сайхан болондоо гэх тийм дуу өөр өөртөө сайхан дуулаад явж байвал их сайн юм уу гэдэг хөзөрн дээр ингээд гарч иж байгаа юм шүү дээ. За тэгээд бас нэг зүйл гэвэл ийм юм байгаа юм. Өөрөө өөр дээрээ аюу тийм хүсэлтэй амбицтай байгаа чи яг ийм маягаар та удаа явах өөр чинь зохимжгүй юм аа тий. Зоосны боол бол одоо аюу тийм өөртөө ихтэй гэхдээ тийм даруухан юу шүү өөртөө ихтэй болон даруухан гэдэг хоёр чинь хоёр өөр ойлголч уу заа юу. Тэрийг сайн ойлгож аваарай гэдэг үгтрэн дээр ингээд гарч иж байгаа юм аа. Тэгэхээр өөртөө сайхан ихтэй бай, ахтай сайхан зоригтой гэхдээ яг тийм өнгөрч болохгүй. За одоо ингэсэн 3 дахь үзрийн гаргалгааны өдөр шийдтэн. Хөөе, миний бороо. Хүнтэй харилцаа тал дээр жоохон юм сурмаар байна. Тэгэхгүй бол энэ үжиг сонгосон хүн та ер нь яасан ч яах вэ гэсэн маягтай яваад байх юм байна. Тэгэхээр бүр тийм ямар ч үр дүн гарч байгаа юмгүй нөгөөлний байдал нэг гэдэг шиг юм аюу их явах гэдэг. Ялангуяа ийм хосын харилцаан дээр өмнөх гэсэн ч юм уу те бас нэг тийм сайнгүй байж ягаад арай стрессээс салаад за одоо нэг хүнтэй нэг учирлаа гэсэн нөөх нь бас нэг тийм сайн биш хүн байх магадлал байгаад байна. Ийм байж гинэсээ болохгүй. Шийдтэн гэдэг чинь бол одоо яг үйлдэл хийдэг, бас сурдаг, сургууль хүмүүжлийн одоо ойлголтоо авж байгаа шифу баг гэсэн үг шүү дээ. Тэр тал дээр нь илүү сайн бодож үзээ. Тэгэхгүй л энэ хүсэл сонгосон хүн та баллаа юу яагаад байна? Одоо юу гэдгийг
нэг алтайгаа айгүй олон давтаад байна. Тэгээд давтаад байгаа одоо ямар алтаа яаж цутаад байгаа ер нь гадарлаад байгаа хэрнээ яг тэрэн дээр тийм үйлдэл хийж байгаа юм ерөөсөө байхгүй. Тэгвэл одоо үйлдэл хийсэн, яхаа мэдсэн те бас яаж амьдрал ямар хуу амьдрал, ямар хос амьдрал, ямар гэр бүл амьдрал байвал илүү гоё гэж бодож юмнуудыг хийвэл айгүй сайн юм шүү гэдэг хөтөр энэ дээр ингээд гарч иж байгаа юм. За тэгээд энэ сарыг нь ерөнхийдөө нь харавал нэлээд хөдөлгөөнтэй амжилт хүлээлттэй сар байх бөгөөд гэхдээ бас хиймэл дундаа жоохон тийм шашин талаас жоохон оролдохгүй бол та юу яах гэдэг вэ? Одоо бүр илүү сайн явах потенциал халаад байна. Ажил төрөлд карьер талаар аягүй сайн явна. Тэрэн дээр чинь та өөрөө даруухан багт бол болно. Харин жижиг хилээ орох ч гэсэн бас одоо хувийн амьдрал талтай жоохон санаа зовох зүйлс байгаа. Гэхдээ бүр тийм амар муу шиг санаа зовох зүйлс. Тэрнийгээ давах. Тэгээд бас зарим нэг тийм өөрөө чинь хэрэгцээгүй санаж зовоогоод байгаа хүмүүсийг ер нь болох хэрэгцээ бол тань зөндөө байна гэдэг хөзөр энэ дээр ингээд гарч иж байгаа юм шиг заяа. За одоо харин сахиусны тэнгэртэнд одоо юу гэж зөвлөсөн байна харцгаая. За одоо 3 дахь нүдээ нээх. За энийг одоо ингэ ярих харахад юу байгаа юм? Би одоо миний итгэл санаа тий одоо зүүн сувгаас цаашаа юмыг би яхих хүсэж байна. Уг нь таны зүүн сувгийн ажилтны бүр маш сайн ажилт юм байна. Даанч та зүүн сувгоо сонсдгоо эсвэл буруу хэлсэн зүүн сувгийг сонсчод дараа тэрэндээ төөрөх гэдэг юм байна. Зүүн сувгоо жоохон хөгжүүлэх тийм лаб бэсламатад тийм бяцлал хийх хэрэгцээ өөрчлөн бол үнэхээр байр шүү. Тэгэхгүй бол энэ үсээ сонсон хүн та одоо үгүй уг нь их хүсэлчин бэлддэг үе зүүн сувгоос чинь тийм ингүүл тэмүүлсэн тийм бодоо санаа орж ирдэг. Тийм байд юм байна. Тааш та тэрийг нэг тийм сайн сонсохгүй байгаа юм шүү гэдэг үзрэн дээр ингээд гарч байгаа. За юу. Битгий өөрийгөө гэж эргэлз харин та өөртөө итгэлтэй байна. За харин энэ 7 одоо энерги чинь ямар байх нь дарсахгүй. Энэ сарж солирч байна. Даянч. Яалчгүй амьдрал дээр амьдралын одоо итгэл, найдвар тэгээ хамгийн тийм сайхан те яавал амьдралд одоо илүү их тийм гоё байж болох вэ гэдэг зүйлсүүдээ бол их харсан сар бол байх юм байна. Яагаад ийм үйл болов гэхээр угаасаа амьдрал хувь талаас нь одоо юу яагаад миний хөгшөө, миний бороо те андаа, найзаа, хайруудаа одоо жоохон нэг өөрчлөж алийн болов нэг алдаага олон давтаж ингэж балаарч явах гэсэн юм бэ. Өөр ч нэг үндэ тийм хэцүү байгаад байна штэ. Тэгээ зовон барай ингээд яваад ч өөрсөн таарахгүй. Тийм учраас одоо энерги чинь энэ одоо юмыг өөрчлөлөө шүү гэдэг одоо сонголтыг өөрчилж өгч байна. Заа юу. Тэгэхээр амьдрал чинь энергийн түвшинчдэр хувь төлөвийн түвшинчдэр одоо үйл явдлын түвшинчдэр өөрчлөлттэй нэлээд болох байх шүү. Заа юу. Болохоор наа. За ингээд одоо эхний хөтөр маань дууслаа. Хөтөр дэлгэцтэй талсан бол лайк дараар шеэр хийх subscribe дараа өндөр шиг маш баярлалаа болно. Мөн одоо гүйлгийн хотон дээр юу хийх хүсэж байгаа зорилготой байна. Юу нэг төвчөнд гэвч явуулт хэрэгжүүлэх сайхан манифест хийгээд зөвлөлүүд өрөөлөх болно. Тэгээ та бүхэн хамгийн сасан өсөөрэй. Мөн та бүхэн ингээд байнга стресстэй хэцүү байгаа бол та бүхэн энерги зөвлөлөг одоо Oracle хөтөрийг та бүхэн тараас үзүүлж болно шүү. Facebook юм уу Instagram-аар холбооч олон description хэсэгт бол байхаа. Мөн байнга стресстэй төвхтэй хэцүү байгаа бол та бүхэн энерги зөвлөлөг Oracle давсыг одоо санал болгож байна. Ердөө 10 сарын давснаас 10 сарын бичлэгийг гаргацгаар айгүй сайхан тайвшраад одоо гоё болго хараад идэм хазаа. Тэгээд хамгийн сүүлд нэг юм хэлье. Хүн өөрчлөх ёстой үедээ өөрчлөх ёстой. Битгий нэг тийм яана өөрчлөлт мөргөж нүсвэр тэрс айгаад байх юм байхгүй. Айсан хүнд аргал хөдлөн гэдгийг хэрэгцээгүй зүйлсүүд та ялангуяа айх гэдэг юм заяа. За одоо ингээд цайсхны хүсье одоо 2 дахь өдрөлөөгөө орцгоё. За 2 дахь өдөр маань зоосны гатан. За юу яана энэ 7 хоног ихгүй энэ сар их гоё юм болсон. За зоосны хатан одоо хөдрийг ажиглавал нэгэн их тийм нилээн ширүүлдэг, орилдог тийм нөө огцон мууртай баймаар арина их тийм намлаг дүр хэсгээ зогсож байна. Урдаа сэлэн барьцсан. Завчил шүү хулгачаа гэсэн маягтай. За энэ сар юу юм аа? Одоо сэлмний хатан маань өөрөө нэлээд шийтэмгийн хэрнээ бас жоохон зөөлөн. Бас их хөгжилтэй архтай их тийм загнууд загнжтэй шүмжилж аймаг шүмжилдэг те. Юмас айдгүй. Тэгээд хүлээж авал тэр үзээ бодчих тийм их таахгүй юу. Тэгэхээр энэ сар
таны жоохон нэг юм эрс хүнс чинь одоо тийм баатарс хүнс чинь жоохон идэвхчих байхаа. Ер нь л нэг жоохон тийм зоригтой хүнээс янз бүрийн сонир хүмүүсээс тийм хамааралгүй өөрөө мань болгоно би чадна гэж ярьдаг. Ер нь мань чиний нэг тийм байдлыг байх би өөрөө мэдэн шүү гэсэн нэг юм одоо нэг юм зөрүү тэрслүү те эсэргүү ховсготой эсэргүү тийм зан юунд орчдөг. Жоохон тийм маяг руугаа бол орох байх шүү гэдэг хөтзөр одоо ингэж гарч ирж байна. Гэхдээ энэ бол сайн. Яагаад гэвэл энэ зүйл сонгосон хүнээ угаасаа тийм хэрэгцээ байсан байх. Ер нь миний бороо энүүхэндээ гээ заяа. Энүүхэндээ хоёулах нэрээ. Юу яасан нь? Ойрын хэдэн сар нэг л нэг тийм хэм болно жоохон доор хүмүүс юм хэлж чаддаггүй өөртөө итгэдэг ч юм уу. Тийм байгаад байна. За тэгвэл одоо тэр цаг чинь дууссан. Одоо энэ сараа жиггэн сте балааг нь тавиад жиггэн нөө модод таглаад нөө хонь ураа аллаа гэдэг шиг тийм амартай эр зөрөгтэй бүх юм сайн хийждэг нэг хүнээс айжчихэд байх юм байхгүй зөрөгтэй хэлмэ хийждэг. Өөрөө сайхан бие даасан ямар нэг юм шийдэмгий тийм төрлийн энерги чинь бол аюу сайхан ихсгийн байх шүү. А ихтэй нөгөө талаас тэглээгээд нэг тийм одоо сумын хатмаа гэдэг шиг тийм мэдрэл ботой зодоонуудыг явуулах гэсэн бол биш. Харин илүү их тийм одоо юу яасан? Толгоо аюу сайн ажилласан, илүү өөртөө найдсан. Бас яг тийм худлаа үг болон үнэн одоо зөвлөгөө хэрэг илүү тийм ялгаж сурсан. Тэгээ тэрний хадаа аюу тийм тусдах гэсэн үйлдэл хийсэн. Болио гэсэн үнээс шууд тусдаас болждаг. Яг болгоё гэсэн үндэ бол тусдаа шууд болгочдөг. Тийм талын энерги чинь бол нэлээс их ихсэх бас тийм төрлийн үйл явдал нэлээ юм болох байх шүү. Хамгийн чухал зүйл гэвэл хүмүүстэй харилцаа болон санхүү талын бүхэн чинь бүхэн аюулсан тодорхой болно. Тэгэхгүй бол ойрын хэдэн сар ингэсэн нэг тийм баяжих гэдэг хаажим шиг, үгүй юм шиг, гойлгоч юм болох гэдэг хаажим шиг, үгүй юм шиг. Тийм байгаадсан бол энэ сар юу н аюу тийм тогтвортой бажгүй үйл явдал руу сайхан орох болов гэж гарч ирж байна. Дээр нь хатан штэ. Дээр нь бүтэн дайчин хатан. Тэгэхээр дээр үеийн дайчин хаан хатж юу гэдэг вэ бэ? Янз бүрийн улс орнууд дайрч дээм хийнэ. Тэгэхээр за таны ч одоо дээрэм хий гэвэл одоо тэгээд цагдаа модон яг юм бол би одоо уруулах зэрэг орчих юм болов. За одоо нэгсэндээ юу юм гэсэн. Яг өөрөө ямар хань байхыг хүсэж байна, ямар хөө байхыг хүсэж байна. Яг тэрнийхээ дагуу шийдэмгий үүдэл хийх хэрэгтэй байгаа даа. Айхтрын сард тийм ховтөлнгоос орж ирэх зүйл бага харин илүү их ховтөлнгоос орж ирэх сорил нэлээд байх байх. Тэр сорилууд ч өөрөө чинь бас ямар хөө өнцгөөс яаж хандах гэдэг шинжил рүү илүү сайн анхааруулах, оруулах бол байхаа гэж бол энэ дээр ингээд гарч иж байгаа юм аа. Тэгээд дээр нь энэ хараа ногоон юугаач одоо ихсаа байгааз. Тэгэхээр энэ сар бас ингээд шийдэмгий харилцсны төлөө шийдэмгий байсны төлөө бас нэлээд тийм эдгэрлийн энергитэй гоё сайхан үйл явдал болсон. Зарим зүйлсээс дэмий үедээ ойлгосон тийм сар болох байхаа. За одоо юу вэ? Одоо таны ерөнхий 8 сарын ерөнхий ажил төрөлдөө явах нь харъя. 7 аваа. За энэ сар нэлээд зодоонуудынтэй ялангуяа ажил төрөл тал дээр жоохон стресстэй тийм сар бол байх болов гэж бол гарч иж байна. 7 сар бол өөрөө юу гэдгийг одоо 7-гийн эсрэг нэг гэсэн үг л дээ. Ер нь бол товчхондоо бол бүх юмыг ганцаараа болгон бүтээн те. Эсвэл бол одоо тэхээс өөр аргагүй адилхан ордог ч юм уу. Тэгээд одоо ийм нэлээд ажил төрлийн зүйл чинь жоохон эмгт замраагүй төвөгтэй зүйл жоохон болоод одоо бас яг бодсон зүйл чинь болсон болгож юм эсвэл гинтийн нэг тийм жоохон азтай зүйл бодож юм нэлээд санхүүгээ жоохон эмгт замраагүй байх магадлал байгаа байх шүү. Энэ дээр өстэй эрийн хуух, эрийн шир заагаад болохгүй бол эмийн шир заагаа те гэдэг шиг явж иж наадуулж аюу айтайхан болно. Бас нэг зүйл байгаа. Яг энэ сар яг ийм юм хит амар тийм одоо юу яа 10-20 саяар нь олээ амарлаг аялна одоо яг ажиллаж гэхгүйгээр яг энийг болгох нь энэ сургуулийн төлбөрийг болно энийг болгох нь энийг хийн яг энэ зүйлийг болцсон багт болоодаа гэж бодод дээр тэгэхгүй бол энэ сар нэлээд олон зүйл давхцсан дээр нь санхүүтэл чинь бас одоо тогтворгүй байх учраас яг бас айхтар тийм орлого мордлого яах бол муу. Яг үнийг хэлэхэд бол том зургаар бол сайн. Яг нь 9-10 сараас л орлого чинь сайжрах хэрэгжих байх. Харин энэ сар бол тэрний суурийг тавих учраас бас одоо жоохон төвөгтэй үйл явдал болон төвөгтэй зүйлсээр бас нэлээд юм одоо шийдэх ёстой суурийг тавих хэрэгтэй нэлээд их байх байх шүү гэж гарч ирээд байгаа юм. Тэгээ юу яана? Хамгаалт гэж байгаа шүү дээ. Өөрийн
санхүүгийн одоо идэвхтэй байдлаа одоо юу байдлаа хамгаалах хэрэгтэй байна гэж байна. Тэгэхгүй бол энэ зүйлс хүсэл сонгосон хүн та юу одоо хурдан байж хурдан гяс мөнгөтэй бол гяс ингэ гэдэг жоохон байх гэж үгүй юм аа. Харин бүр таны одоо амьдрал чинь нэг юм баг багаар тогтвортой ингээ баяжих баг багаар тогтвортой сайхан мөнгө цасаа олгох тэртэл дээр байдимаа гэдгийг та ойлгоорой гэдэг хөзрийн дээр ингээ гарч байгаа заа. Тэгэхээр одоо тууштай бай, өөрийгөө сайхан хамгаал, сэтгэл зүйн өшгсөн сайн хамгаал, нэг хайхдаг юм стрессгүй байлуулах тийм стрессээ сайхан тайлсуур. Тэгээд яг нэг энэ сар ийм зүйлийг болгох бүтээгээ сайхан төвлөрөхөд үнэхээр сайн сахиулбал болно. Нэр тийм бас нэг зүйл байгаа. Одоо энэ сар яг юуг бас хийж болохгүй вэ гэдэг юм нэг бодож үзсэн дээр шүү. Тэгэхгүй бол энэ өдөр сонгосон хүн та ер нь л нэг юм юу байвал болох чи гээд одоо бүх нөөнийг энэ сарчиг өндөөс богино штэ. Саяхан л яг үнэ наадмаар юу хийнэ гэж гоё бишс одоо тэгэл тийм наадамч дуусчлаа бүр. Яг тэрэн шиг одоо яг юу яавал юу хийхгүй байвал миний энэ цаг үр дүнтэй байх үгүй бодож боцгоостой шүү заяа. За одоо харин одоо таны хувийн амьдрал ямар хөө байх нь одоо харъя. Ой. Өөгийн 10 аяга болж штэ. За юу яасан? 10 аяга бол тар өдрийн хувьд одоо тар аягны хамгийн сүүлийн хөзөр бас аз жаргалын happy ending хөзөрлөг мэдрэмж тал руугаа. Аяг ч өөрөө мэдрэмж илэрхийлэх хөзөр. За тэгэнгүүт 10 аяга гэхээр 1-ээс 10 гэхээр аюул сайхан нэг гоё одоо зовж нэг юм аз жаргалаа төгсгөлөө гэдэг орчихжээ. За дэлгэрэнгүүгээр ярил ийм юм зүйл болж байна. Нэгдүгээр 10 аяга гэхээр хосын харилцаа, амьдрал, гэр бүл, ээж ах дүү марцсан тал дээр тийм сайн сайхан амьдралын гоё мэдэрсэн бас тийм гоё юм хүрсэн те хамтдаа инээж ханиасан тийм сайн сайхан зүйл бол болно гэдэг тийм 7 одоо сар бол нэгт болох юм байна. Нилээ энэ сар тийм аз жаргалтай, хоёр сайхан бүтсэн, эсвэл космосоор тийм одоо үерхийг зүүн хавтан байвал тэрийг гууга тэр бүтэх юм уу те. Эсвэл бол одоо үдгийн зарим нэг бүтггүй токсикнаас салаад яг тийм happy энерги ордог ч юм уу. Нэгс таны хувьд яг өөрийгөө ямар хуу хосын амьдрал одоо ямар байвал аз жаргалтай байх вэ гэдэг тал дээр бодсон одоо сар байвал айгуус дээр юм шүү чинь. Тэгэд ерөнхий байдлаараа юу яах байх шүү. За нэг бол таны сэтгэхүйх тогтвортой болгохын төлөө хэрүүл уруул болно. Эсвэл нэг тийм хэрэгцээгүй хэрүүл уруул болох нь гайгүй. Яагаад гэвэл одоо 10 аяга бол тогтвортой үзэл ер нь таны амьдралыг энэ сараас эхлээд энд одоо юу гэдгийг энэ үеэс эхлээд илүү их тийм гоё тогтвортой болгоо те гоё бай, дажгүй бай, амьдрал чинь сайхан болноо. Яавал одоо ингээд хувь хүн илүү сайхан одоо амьдралын сайнс мэдэрсэн гоё байсан өрөөгөө орох вэ гэдэг чинь бол харах гад байгаа тийм зүйлсийг одоо хийх гэдэл байна л да. Дажгууд нэг талаас бол үнэхээр дажгүй зүйл. Нөгөө талаас юу гэдэг одоо юу гэдгийг яг амьдралын аль чиглэлийг одоо сайхан мэдрээ. Мэдрэхгүй бол одоо ийм юм зар яваад тах нүүр чинь зохимжгүй юм а гэдгийг илэрхийлсэн хөзрөл байдаг заа юу. Тэгэд цаашаа бас нэг юм харъя. Энэ дээр чинь одоо ийм байгаа юм. Одоо үерхмээр байгаа. Өнөр яг зөв. Хүүхдтэй болгоор энэ сар аягүй зөв сар шүү. Шулуу энэ нүүхэн дээр ярих заа юу. Яг тэгвэл 10 акр чинь хаарна та. Хүүхд нохой яваад. Тэгэхээр яг хүүхд мөхтэй болъё, гоё бай. Эсвэл яг бүл нэмий. Эсвэл нохой тэжээ гэсэн ч бол аюул дажгуулсан сонголт заа юу. Тэгэхэд энэ дээр инг давхар өөрийн талаас шийдвэр гарга. Хувь төлөвлөгөөс бол яг энерги өгчтэй юм байж. Эсвэл завшин өгчтэй юм байж. Та өөрөө бас яавал урт хугацаанд олон хүмүүс за боли ганцаараа аз жаргалтай байх хэрэглээ бодож тэрийн талаар юм хийвэл аюул сайн биш заа юу. Гэтэ энэ сар илүү их тийм хувийн амьдрал хувийн тийм юмнуудад ажиг болгоё гэсээр байгаа л нэлээ дуусах нүдэ гэдэг хөзрүүд бол гарч ирж байна. Нэг ихтэй санаа зовх зүйлс яг гайгүй байх. Одоо тэгтээ бас шийдэгсэн зүйл зөндөө байна шүү гэж л энэ сарын одоо үзэл дээр гарч ирж байна. За одоо юу вэ? Гаргалгааны нэмжлэг зүйл өгөө орцгоё. За ингэсэ нэг сава
За яалтчгүй хэмрэл ундаа чинь сэргсэн бай. Нэг сав бол өөрөө галын ихний гэсэн үг. Тэгэхээр хэмрэл ундаа чинь сэргээхтэй одоо хүчтэй байлгах, одоо их тийм зоригтой байлгах, тийм сайн сайхан зүйлс бол өөрөө чинь гоё оруулъя, болгоё бүтээ гэж байгаа юм байна. Нэг талаас бол сайн, нөгөө талаас гүйж ирээд унаг гихчээр бас жоохон хашир үзэхгүй бол нэг саваа гарахад нөгөө талаас бас хил ам юм уу эсвэл хил амаас өвдөж орж ирэх мэдрэл одоо тийм үйл явдал болох гэдэг гэмтэх ч юм уу эсвэл огцсон эвгүй байдал ордог ч юм уу тийм учраас яг уу нэг талаас их сайхан хий нөгөө талаас бас яах вэ гэдгээ бодож тийм хашир байх нь өөрчлөн маш сайн юмаа гэдэг хөзөр одоо энэ дэр ингээд гарч иж байна. Битгий өөрийгөө доош нь хий. Энэ бол хамгийн чухал шүү. Сэлэмний хатан гарцсан байна. Та өөрийгөө нэг тийм яах вэ? Би яах вэ? Эсвэл би мэдгүй нэхгүйгээр би мэднэ. Би болгоно. Би бүтээн. Нөө хар сарнаа гэх бэдэн нэр одоо ингэж болчих. Би бүгдийг бүтээн. Би бүгдийг сонно. Би бүгдийг баавна. Би бүгдийг орлно гэдэг ч юм уу. За жоохон яажлаа уушлаа. Ихтэй ерөнхий санаа бол ойлгож байгаа гэж бодож байна. Битгий одоо сонин бодол авт бүх юм яг үнээр бол тийм зүгээр шатанда орж ийн анхаарцгүй яах их нь таны итгэл сэтгэлээс л хамаарах юм шүү. За юу. За хоёр дахь хөзөр. Од хөзөр гарч иж байна. За юу гэсэн үг вэ гэхээр яалтчгүй таны амьдралыг бас нэг зөв тишээ нэг харуулж идэ тань зөв тишээ нэг болгож идэ гэсэн энерги урсгал орж ирж байгаа юм байна. Гэхдээ энэ энерги урсгал нэг тийм сайн гэхээсээ илүү төвөгтэй энерги урсгал. Найдвар байна гэдэг чинь бол бүх юм эхэлнэ гэсэн үг. Одоо юу гэдгийг ажил орчин бол найдвар. Цалингаа авах чинь бол яг гоё амжилтанд хүлээх гэдэг зүйл баггүй юу. Тэгэхээр энэ сар та тийм одоо ажил төрөлд орох ч юм уу эсвэл ажгүй ажил чинь бүтэж эхлэх ч байд юм уу те. Эсвэл яг бодоод ингэчээс хэлчихсэн гэсэн зүйл чинь сайхан эхлэх ч юм уу. Гэхдээ эхэлнэ гэдэг чинь бол нэг тийм бас сайхан юу бас биш шүү дээ. Одоо гэдгийг яг дуусч байгаа биш. Нэлээд бас хөдөлмөрлөх гол чухал зүйлсийг бол эхлэл болно гэсэн үг. Жохон тийм асуудал шийдэх ёстой. Бас асуудлыг одоо бас ингээд яах ёстой, өөртөө итгэх ёстой те. Бас энийг ингэвэл яг тэгвэл яг гэсэн тийм бодлого нэлээд тийм автсан сар бол байх. Тэгээ юу яана? Нэг давуу тал нь гэвэл энэ сар нэлээ эерэг сар байх учраас ер нь нэг тийм хямрахгүй, яахгүй, ихгүйгээр аль болох юм сайхан хийгээд дуусгал өөрчн сайн. Яг мэдээж хийсэж сажиг тийм хямрах үйл явдал бол болно. Тэр бол ойлгомжтой. Тэглээ гээд тэрэн дээр нэг тийм юм хүм бодоод ингэхгүйгээр одоо тийм болж байгаа зүйл төр төвлөрөөрэй. Юу яхсан шүү. Энэ сард нэг юм анхааруулъя. Болж иргүүл тэр Facebook, Instagram дээр явдаг тийм нэг сөрөг видео, алан хятад яадаг тийм нэг цоц хэрэггүй. Энэ хөдрөд сонгосон хүнтэй угаасаа тийм эерэг байх хэрэгтэй хүн юм байна. Эерэг байж тийм гой юм ч орж ирдэг юм байна. Тийм эерэг байж чадаж гимээ та аюу тийм дажгүй байдаг яадаг гэдэг гоё мэдрэхээр байгаа шүү. Тийм учраас битгий яана энэ битгий ингэн нэг шиг юм битгий бодоорой бүх юм зөв зүгээр сайн сайхан байгаа шүү. За юу. За 3 дахь өдөр. 5 сэлэм. Юу яа шүү. Яг мэдээж ер нь нэг юм ажралтай байхын төлөө жоохон жижиг тийм тэмцэл эсвэл боломжийг одоо алдаж болох уу гэсэн зүйлс бол орж ирэх байх шүү. Яана энэ гэж нэг бодох юм байхгүйгээр явж бас алдаа маддаг байвал нэг тийм амар том алдаа маддаг гарахгүй. Одоо ерөн за яах вэ ингэштэй ч юм уу те за тэгштэй гэх нэг бодож байгаа дөрөв. Яагаад вэ гэвэл энэ өдөр сонгосон хүн та заримдаа жижиг юм дээр амар стресстэй. Тэгээд тэгэхээр бүр тийм таалагч юм уу тэнэг байдал ороод байна. Тэгхгүйгээр ерөнхийдөө энэ сар аюу тийм энэрэнгүй, нэгүсцэнгүй, тайван байж бас зарим зүйлсийн үр дүнг хүлээж зарим зүйлс угаасаа л юм байх юм даа гэж класс нь бодвол аюу сайн байна. Яагаад гэвэл юу яасан 5 саваа гэдэг бол одоо юу байдаг? Дотоод хүний зөрчлийн юм уу гадаад хүний зөрчил үзэр байдаг юм. Та энэ сар юу яах байх шүү? Зарим нэг мэлэн хойлог мэдрэл муутай хүмүүс таныг одоо бас хямраах гэж оролдох магадлал юм гарч ирнэ. Аль болох тийм жоохон хямраах гайд, аль болох тийм эргэлзсэн байдал оруулах. Эсвэл та өөрөө мэдлгүй өөрөө ч бас тэрэн тийм байдал ордог ч юм уу те.
Тийм байх магадлал байгаа учраас аль болох өөрийгөө тэгж хайрлсан, аль болох тийм тайван байсан, бясалгал хийсэн, эсвэл өөрийнхөө энерги сайхан цэвэрлсэн тийм байж аюул дажгүй байна гэдгийг бол ойлгоорой заа юу. За одоо ингээд эхний ерөнхийдөөс нь ингээ харахад бол энэ сар та нэлээд тийм шийдэмгий догшин хэрнээ тийм хөгжилтэй хөнгөн байх бөгөөд тийм энерги байхад эхлэн сайхан орж ирж байгаа юм байна. Удаан бас яг унтаа сони явлаа. Яг ажил төрөл тал дээр туулах юм зөндөө байгаа ч гэсэн зөв юмны эхлэл учраас тэрийг даваа гаргах сураар байхгүй. Ад жаргал хувийн амьдрал тал дээр нэлээд ад жаргалтай байх болно. Гэхдээ хувийн амьдрал тал дээр ч жоохон тийм жижиг сорил орж ирэх учраас таны бас жоохон эргэлзүүлэх, тэнэлзүүлэх магадлал бол байгаа шүү гэдгийг ойлгоорой заа юу. За Сахиусан тэнгэрийн тань одоо юу зөвлөсөн байна? Харцгаая. За одоо чи ингэж шүү дахиад. Энэ тараач. За одоо гал юу яадаг юм аа? Гал ингээд шатаж дуусаад тэр шат дууссан зам нь газар яг үндэ зам байдгийг. Тэгэхээр яг үндэ зарим бидэнд одоо нэг юм бий байдаг шүү дээ. Бид нар галт төрч мөн ямар автобусаас хоцорлоо гэж бодъё. Зүтэлч. Гэтэл тэр автобус яг үнэндээ одоо хослох байсан бол яах вэ? Бас хацтай гэж хэлсэн. Яг тэрэн шиг зарим нэг нэг тийм жижигхэн үйл явдлаас болоод хүнтэй муудалцаад харилцаагаа таслах эсвэл одоо жижиг мөнгө алдахыг бол битгий тоо. Яг уу би ингэжсэн юм. Дунд айдааштай нэг аздан гэдэг нэг суглааны юм болоод тэрэнд би байсан цагаан сараар болсон 5,000 болсон. Тэр 5,000-аараа бүгдээрээ суглаа аваад юу ч бодсонгүй. Тэгээд яг хөө тухайн үед үйлдвэрсэн. Гэхдээ би ойлгож байгаа. За би өгсөн заяанд дахиж тийм том юм тийм суглаа мөрөө татгонд хожихгүй байна. Би ястаа хазгүй байна гэж хэлж байгаа. Тэр бодол маань намайг ямарвааны тийм казино мөрөд тоглоом тэнэг байдас намайг аварсан. Яг тэр шиг тийм жижигхэн гутармаар хэрнээ том сайн зүйлүүд таны амьдрал аюу сайхан болж идэв наа. Та тэрийг сайхан ухаарч ойлгож орё гэж бол энэ гарч иж байна. За энэ сарын энерги яах вэ? Ой. Окей. Дэд гигэнт. За ингэсэн энэ сар 1-р таны хүсэл нэлээд сайн биелнэ. Бас зүүн сүвж нэлээд өндөр байх учраас тийм бясалгал янз бүрийн хийх, өөрийгөө сайхан баясгаж тайвшруулах өөртөө тийм амралт сайхан өгөх. Тэгээ жоохон ном зам уншуулах тал дээр бол айгүй сайн байх юм байна шүү заяа. Жоохон марзагнах янз бүрийн бодол дээр айгүй бодлогоочтой байгаарай. Ийм энерги өндөр байгаа үед жоохон юу ячдаг юм. Хэцүү зүйл нь гэхээр одоо юу яадаг гэсэн үг үлээ хүн юу чаддгүй. Зарим нэг марцсан юмуд нь биелэх гэдэг. Тэгэхээр бодолтой байхгүй бол таны бас зарим нэг бодсон хэрэгцээгүй марцганаа чинь биелжүүлэлтлээ болно шүү заяа. Тэгэхгүй төлөө нэг тийм их сонь дээр марцгахаар 50 байж явах нь аюу дээр шүү заяа. За ингээд одоо 2 дахь өдөр маань дууслаа. Өдөр дэлгэтнүүд таалагдсан бол лайк дараа шеэр subscribe дараа. Мөн donation маш баярлах болно. Мөн гүлийн утган дээр юу хийх гэсэн юм асуулт өрөөд тэмүүлж бичээлээ хэрэгжих сайхан манифест хийгээд залбирлуулж ирүүлэх болно. Тэгээд та бүхэн тарах үзэр байгаа бол та бүхэн одоо миний Facebook мессежээс холбогдоорой. Яах ихээ мөн сайн бодоод бас яаж одоо сайхан асуугаарай. Description-д Facebook Instagram байгаа. Мөн одоо юу яаж болно? Юу дөрүүлээ? Та энерги ингээд бохирдлоо хэцүү яах юм мэдэхгүй байгаа бол та байнгын стресс хэцүү байгаа бол та бүхэн энерги зөвлөлөг Orc Club-ыг сонсож байна. Ердөө 10 сарын бэлтгэлгээд 10 сарын давсаас нь орж ирээ аюул сайхан тайвшир гой бол гардаг ч заа юу. За тэгээ хамгийн сүүлд нь юм хэлээ. Амьдрал сайхан. Нэрш үнэхээр сайхан. Тэр сайхныг та өөрөө зүүн сувгаар бүтээж бас мэдрэнэ. За одоо ингээд та бүхэн сайн хүсье. Одоо 3 дахь рүүгээ орцгоё. За 3 дахь хөзөр маань за ингээ харъя. Нэг зоос. За хөзрийг ажиглавал одоо нэгэн хүүхэд нэг зоостой ном барьсан их баяртай байна. За ёндоо баяжсан шүү. Баяжсан шүү. Энэ хөзрийг сонгосон юу ягаарай? Холбогдоорой. Баяжин шүү. Баян үнтэй найзуулъя. За марзан хахав. Нэг өсөндөө нэг зоос бол одоо таар хөзрийн ер нь зоос ч өөрөө таар хөзрийн дөрвөн элементийн хамгийн тийм тогтвортой бөгөөд барьцтай элемент. Яг нэг юм ямар үр дүнтэй ямар барьцтай урт хугацааны тийм үр дүн хөгжих элемент гарах нь тэрний эхлэлний сараас тавигдана гэсэн үг. Нэг зоос бол нэгдүгээр айгүй эерэг хөзөр.
эерэг тайван тийм учраас нэг тийм айхтар ерөнхийдөө энэ сар бол тийм муу хэцүү сүргийн булхан гайгүй байх. Байсан ч гэсэн аль бол тийм эерэг талаасаа ухаарчаасаа гэсэн үүднээс таны тийшээ бол явуулж байгаа хацаа юу. Хоёрдугаарт одоо юу яж гэсэн үг. Ерөнхийдөө тийм амьдрал чинь тогтвортой баг одоо сайхан баяжж явах маа гэж байгаа. Тэгэхгүй энэ зүйл сонгосон хүн одоо ер нь баг энэ сарыг хүртэл юу байсан баха. Зарим сар нь бүр амарлаг мөнгөтэй шинэ Монголын шинэ баян бүр. Зарим сар нь шинэ Монголын өстэй нэг 70 дахь өдөрдөлөө нэг улаан чулуутын шинэ гуйлагч ингэж гिचгэл явах гадал байсан байж байх гад байна л да. Тэгвэл эн чинь нэг балаа байстэй хүн ингээд нэг юм заримдаа амар баян заримдаа аюу ядуу байгаад гарч байгаа. За тэгвэл энэ сараас эхлээд ер нь тогтвортой өсөлт хөгжилтэйгээр өргөжлөж эхэлнэ. За тэхийн тулд шууд яаж зүйл өсөх бол биш шүү. За таар гэсэн штэ. Нэг зоос бол өөрөө таар үзрэх хамгийн тогтвортой хөзөр юм аа гэх. Тийм учраас энэ зүйл рүү хүрэхин төлөө танд бол боломжууд орж ирнэ. Та тэр боломжуудыг ихтэй тултлан, бүлтлэн, тий яатлан сайхан ашиглаж ээж энэ сайхан үр дүнүүд үүснэ. Тэгэхгүй бол юу яахгүй. Зоосны хөзрүүд бол яг бодит юм дээр л тулгуурладаг. Яг нэг юм хоёрын хооронд яг гадаа ихтэй нэгтгэх зүйл들 бол нэг юм тийм хардгүй юм байгаа шүү заяа. Тэгэхээр яг үнэхээр үр дүн гарах боломж нь байна. Тэр боломжийг ашиглаж ээж сайхан баяжна. Тэгээ баяжхгүй бол ер нь над руу нэг хөвчөд байхгүй шүү. За хотлоо бодлоо уучлаарай. Гэдлэг шиг битгий нэг тийм юу яагаа заяа. Яг үр дүн гарах талаараа сайн анхаараарай. За 3 дугаарт ингэсэ тогтвортой байдаас гадна аюулгүй байдал. Миний бороо юу гэсэн энэ нэвтрийг сонгосон хүнтэй ер нь ойрын хэдэн сар нэг жоохон гэмтчих гээд хөнтэй муудалцчих гээд жоохон тийм тэнийг байдал байна уу? Тэгвэл тэр чинь энэ сараас эхлээд аваа хайрна одоо яасан хайрныг дуус шатанда ороод гайгуудч руу бол орж явах шиг байна. Ер нь энэ жил таны их тийм балаа юм сорьсон яг гадаг мэддэггүй тийм балаа зүйл их болж ирсэн байна. Тэр чинь бол энэ сараас ашгүй хайрын дуусаад за миний өгшин сорил яадаг амьдралаас өгсөн тийм сорил ядгийнуудыг сайн давлаа. Одоо миний хөстэй урагшаа бус гэдэг л үйлрэлүүд бол одоо болж байгаа юм байна заа юу. За бас нэг зүйл гэвэл ийм байна. Энэ дээр байгаа зүйлс л өөрөө хардаа намар байгааز ерөнхий цаашдаа намар ер нь энэ оны дуустал ер нь ямар хөө байдал хийх үү яавал бүр их сайхан болох үед талын зүйл төр их анхаараарай гэдэг хөтөр энэ дээр ингээд гарч иж байгаа заа юу. Тийм учраас ер нь энэ 8 сарда ер нь он дуустал яах их он дуустал ямар байвал гоё гэдгийг бодож юм хүнд хийвэл айгүй сайн шүү заа юу. За харин одоо ажил карьер тал дээр ямар хөө харъя. За нэг сэлэм гарсан. За юу яах юм дахиад нэг сэлэм чи өөрөө юу гэдгийг. Сэлэм бол таар үзрээ хамгийн тийм шийдэмгийн төсөс хөзрүүд нэг. Одоо юу яа гэсэн үг. Нэгдүгээрт нилээн тийм сайн болон муу талаас урам авахд сүүлж өгөх болох байх. Одоо юу гэдгийг дортой хүчин миний өгшин чад би чамныг чадныг итгэж чинь те гусрий гэдэг нэг тийм төрлийн үйл явдал болж магадгүй. Эсвэл дуруу хүн чинь чиний хийхийг хүсэж байгаа зүйлсийг хийж магадгүй. Тэгэнгүүт нь шаргаж байгаа бол ер нь энэ хулгайч хийсэн байхад би яаж чаддгүй юм бэ гэдээ ороод ирэх бас нягуур болж ахын байгаа. Тэр талаас нь аль талаас нь ер нь имийг сайн бодож үзсэн бол дээр заяа. Гол нь би өөрчлөн юу ярих гээд байна гэвэл нэгсэндээ юу одоо энэ сарын хувьд янз бүрийн одоо юунод болно. Өөрөө чинь урамыг өгөх гэсэн өөр жавь тийм дажгүй байгааг одоо дажгүй байх боломжтойг харуулах гэсэн зөндөө үйл явдал болно. Тийм учраас аль болох ноён нуруутай байж бас зарим зүйлсийг одоо яг яавал тий одоо болохоор байна гэдгээ харж ээж аль болох тийм олон талаас нь юмыг хараарай. Бас юмыг одоо аль нь болох олон талаас нь одоо олон талаас нь жоо тодорхой болохоор гэдэг үзэр гарч байгаа. Тэгэхгүй бол таны ерөнхий амьдрал чинь аюу тийм ерөнхий байт юм байна. Яг яах хийх нь мэддэггүй гисэн ирнэ ингүүл гоё юм биш үү гэдэг тийм бодол тавтаад идэг. Тийм байж болохгүйгээр одоо энийг ингэж үзье тэгж үзье ингүүл аюу дайжгүй гэсэн. За яг ийм л байж болох юм гэдгээр үгүй ороо бол маш сайн шүү. За юу. Хоёрдугаарт зожигрохгүй. Ястай зожигрохгүй шүү. Яг нэг үр дүн гарч байгаа, яг үр дүн гарах зүйл явдал дээр хүмүүсийн тусламж аваад, яах ихээ асуугаад, одоо эсвэл бол одоо тийм ажил төрлөөсөө эсвэл дарга зэрэгтэй сайхан учир зүгөө олоод, тий, жоохон залжин бэлгэх үедээ бэлгтаад, эсвэл бол тийм гуйхан байвал гуугаад, найзаа андаа гэд
нэг юм жоохон хүнтэй яаж харьцах, хүний арга явыг олох те тэртлийн зүйдээ сурмаар байна. Угаасаа ажил төрөл чинь одоо хүн нийгмийн амьтан учраас адилаа та цалингаа юм уу орлогоо хүнээс авна штэ. Тэгэхээр ядаж тийм нөхцөлд одоо яах вэ? Яавал энийг дээшүүлж болох вэ? Яавал бүр сайн болгож болох тал дээр аюу сайн төвлөрч юм хийвэл маш сайн байна. За юу. За 3 дугаарт бас нэг юм байгаа. Ажил төрөл амьдрал дээр шин санаа, шин бодлууд ер нь юм яавал миний болон эсвэл миний ажиллаж байгаа газар те яаж одоо сайж томрох уу эсвэл яах вэ гэж тал дээр аюу сайн төвлөрч юм хиймээр байна. Нэг зоос гэдэг, нэг сэлэм гэдэг бол өөрөө шин санаа, шин бодлын хөзөр, бас төвлөрлийн хөзөр. Тэгээ бас үнний хөзөр. Нэх заа энэ сар юу яачих? Хоёлаа бие биедээ амлая. Худлаа ярихгүй, за хулгай ихгүй явах хулгай бол яач магадгүй. За зууламар сонсъё. Нэгсэндээ одоо яг өөртөө үнэнч байна. Өөртөө тийм худлаа хоосон бүтэхгүй амлж юм эсвэл нэг юм хүмүүст тийм юу яахгүй тийм бүтэхгүй юм ярихгүй яг өөртөө яг юу мэдэр чинь тэрийг хүмүүст аюул сайн хэлнэ. Бас өөртөө яг ямар ад жаргалтай эсвэл юу байна тэрэндээ тохирсон үйлдэл хийн. Гүрээхгүй юм аа. За юу. Сайн зүйл байвал мэдээ сайн дуусах ёстой. Муу зүйл дээр гүрээхгүй шүү гэдэг амлалтыг надад болон өг би бас өөрчөө өгье. Тэгэхгүй бол энэ төсөв сонгосон хүнтэй жоохон гүрээх гэдэг магадлал байгаад байна. Ялангуяа ажил төрөл дээр болон хувийн харилцаалал талд жоохон гүрээх гэдэг. Гүрээгээд болохгүй шүү заяа. За 4-р гэвэл ингэсэн хит мэдрэмжэндээ автахгүй. Энэ зүйл сонгосон хүнтэй жоохон мэдрэмжэндээ автаа шийдвэр гаргасан ч юм уу. Овоо ажилласан ажил хөдөлгөөлөлтэй дээд доод юм дарга зэрэг ч юм уу те. Энэ нэстэ мохоо хичээ. Энэ зэвүүн зэрэгтэй хараас яггаан гэдэг ч юм уу. Эсвэл энэ бүтэхгүй. Би энэ надад хүний вайб талахгүй гэдэг ч юм уу. Болохгүй шүү. Яг цэвэр энэ сар бол үр дүн дээр цалин цавуу мөнгө цасан дээр төвлөрсөн сар байх болно шүү. Тэрээс хоёрын хооронд сонин зүйлтер төвлөрөд ингээ яриад тахаар өөрөө ч нэг тийм яг хамгийн чухал гэсэн үр дүн гарахгүй байна. Энэ үр дүн гаргахын төлөө яг цэвэр логиктэй суурилсан одоо өстө яггаж өсгсөн цалин өгж байгаа тэгээ дүүрсэн гэдэг шиг явуулж аюу сайн шүү заа юу. Тэгэхээр хүнийг яад гэдгийг бодох хэрэггүй шүү. За 3 дахь хөзөр маань трансформашн буюу одоо суурилан цамхаг одоо өөрчлөлт гэсэн үг л дээ. Юу яах вэ хаа? Энэ харин хосын амьдрал яадаг гэдэг тал дээр нэлээд савлгаатай байх байхаа. Энэ энэ зүйл сонгосон хүн танд одоо түр өсөж нөгөө жоон гүрэх гэдэг. Одоо энэ сар ер нь нэг тийм өөр хэрэггүй зүйл дээр гүрээгээд хэрэггүй байна. За юу. Яагаад вэ гэвэл угийн та нэг юм юмны эргээр хараад идэг. За тэгээ болно гэдэг юм найдаад идэг. Тэгээ болохгүй байгаад байна. Энд чинь ингэдэг. Одоо 50 одоо нэг ийм хүссэн үсэж би 50 амтмаар байна. Би 50 байл хүсэж байна гэдэг. Гэтэл 50 байдал чи яг үүндээ ховор байнгын байдаг зүйл бол биш. 50 байна гэдэг чинь одоо архичин аав нэг өдөр архиухаа болно гэсэн үг. Яг ажилтаа байна гэдэг чинь архичин архинаас гарна гэсэн үг. Яг тэрэн шиг таны амьдрал жоохон бас нэг юм тогтворгүй эсвэл дэмий байдаг ч юм уу те. Эсвэл нэг хүний зарим нэг хүмүүсээс хит одоо тийм хамааралтай байх тийм магадлал яадаг гэдэг зүйл бол одоо байна. Тийм байлгамааргүй байна заа юу. Тэгэхээр одоо энэ нэг одоо 16 буюу одоо суурилан цамхаг үзэр бол өөрчлөлтийн үзэр бүр суураараа бүр зүгээр нэг биш бүр суураараа өөрчлөлт гэсэн үг. Гинтийн тийм үйлчлэг болоод хэрүүл уруу болдог ч юм уу эсвэл жоохон тийм муудалцмаар байсан одоо болмоор байсан хүнтэйг гинт болтын хэрүүл урлын болоод салж сарнах ч юм уу эсвэл ээж автайгаа ус туртаар гэдэг ч юм уу те. Тэнэг үйл явдал болно. Гэхдээ хэрэгтэй шүү. Наандаж хувь тавилангаас ийм зүйл болох хэрэгтэй байсан гэсэн үг. Цаандаж өөрийн сүнсийг юу н аврахын төлөө ийм үйл явдал болсон гэсэн үг. Тэгэхгүй бол дээр үе нэг хатан байж гэдэг хашиж өгд юм аа. Жүжигчдийн тэнд дотор нэмэгтэй болсон. Тэгээд одон чимэгт бэргэн амар бэргэнэд муухай дарамтлагдаг. Тэгсэн нэг өдөр бэргэн сохторж өртөө нөгөө ээжээ таргаа ичдэг. Тэ яг та өглөө нь юм гот сайхан амьдралаа цогцтой яа идэгээд. Хам тэрэндээ хамсаад яг тэрэн шиг тийм үйл явдал жоохон болно гэсэн үг. Тэгэхээр юу яаж болохгүй?
өөрөө өөр тал дээр яана энэ яалаа гэх юм бити бод бүх юм ер нь бол зүгээр харин энэ сар ямарваа нэгэн байдлаар дотны хүнтэйгээ муудалцаад юм тийм болвол за яг одоо тийм үйл явдал болох байсан байл үдэл гэж бод. Тэгж байж магадгүй өөрөж амьдралд тийм цэвэрлэгээ хэрэгтэй багш. Тэгэхгүй бол одоо энэ хөзрийг сонгосон хүн та юу яагаад вэ? Амьдрал дээр аюу тийм пактлаад одоо болохгүй зүйлсийг болохоор юм шиг гүрийж хараад байхад бүр тийм дими юм болоод байна. Заа юу. Угаасаа амьдрал өөрчлөгдөн ахтай зөв талаар өөрчлөлт сайн. Заа юу. За одоо гаргалгааны навшсан үзэл рүүгээ орцгоё. За сар гэдэг хөзөр гарсан. Угаасаа хэлсэн шүү дээ нүг удаан юу яана гэд. Одоо юу яах вэ шүү? Энэ сар одоо мэдээж сайн сайхан үйл явдал зөндөө болно. Гэхдээ сар хөзөр бол нэгдүгээр харанхуй байна шүү дээ. Харанхуй сар гарч байна. Одоо нэг юм байгаад юм шиг байхгүй ч тийм сонирн харагдана гэсэн үг. Жохон юмнууд жохон тийм тогтворгүй эсвэл яаж маад гэсэн мэдлэг орж ирэх байх. А ийм юм дундаас одоо чи өөрөө энэ зүйлийг сонсон хүн та өөрөө яавал яахыг хүсэж чинь, юу хийхийг хүсэж чинь те ямар байлгамаар байна. Тэр талаараа альва юмыг төдөлөө за ингэж болгоё, ийм байлгая. Би ийм байлгамаар байна те. Эсвэл энэ зүйлс болё, ийм зүйлс болё гэдэг тийм амбицтай юм хийвэл маш сайн. А хоёрдугаар ер нь нэг энерги цэвэрлэхгүй бол сар үзэр гарахаар бас яг ерөнхийдөө сар үзэр гарахад тийм энерги юм нэг сайнгүй байна гэж бол гарч ирдэг байгаа юм шиг заяа. Юу ялгаарай. Одоо яг хэн үнээр хэн худлаар гэдэг гэдгийг бас ямар хүний дүүлэлээр нь дүгнж харж бай. А бас өөрөө өөр тал дээрээ одоо юу яж вэ? Зүүн совин аюу санаад. Андэр энийг юм хэлээ. Энэ зүйл сонсон хүн таны энэ сар зүүн совин нэлээд өндөр өсөлт хөгжлөг нэлээд тийм дажгүй байх шүү заяа. Тэгэхээр яана энэ их юм ерөн сайн зүүн совингоо дагаад ингүүл дээр юм бэ, тэгвэл дээр юм ингээд бодоо явж бол өөрчлөн аюу сайн байна. А бас нэг зүйл гэвэл ингэсэ. Одоо юу гэмээр юм дээ? Төвөгтэй үйл явдал байлаа гэд та тэрэнд нь төвөгтэй мэхгүйгээр шийдэмгээд дайрах хэрэгтэй шүү гэж хэлж байна. За хоёр дахь өдөр. Одоо ингэсэн шүү дээ. Хаан. За яг түүч хэлсэн шиг одоо хаан буюу одоо чи зүгээр хамч бүр эзэн хаан. За нэг бяцхан түүх хичээл орчих. King гэдэг чинь хаан, emperor чинь эзэн хаан. Нэг level emperor аяа дээр шүү. За юу гэсэн үг вэ гэхээр ажил төрөл яг юу хийх гэсэн те ямар юм бэ? Тэр бүгд тал дээрээ та юу ямар байна? Яг юу хүсэж чинь тэр дээрээ өөрийн хүслээр, өөрийн шийдвэрээр одоо өөрийн одоо хязгаарлал юмар явах хэрэгтэй. Бас маш сайн бодох хэрэгтэй. Хаан чинь сайн хаан бол юу ядгүй? Аль болох тийм сайн талаас нэмийг харах гэхгүйгээр яг бодит байдлаар нэмийг хараад дүгндэг. Тийм учраас одоо юу гэдгийг нэг хүн хэлээд тэг биш а яг би ингэмээр байна, би тэгмээр байна, би ийм зүйлийг хүсэж чинь гэдэг талаас нь явбал маш сайн. А бас өөрийн аюулгүй байдал те өөрөө яг ямархуу байвал илүү тийм сайн аюулгүй бас тийм дажгүй зүйлээр ажил төлөв бүтээх үйл талаар маш сайн бод. Таны энерги хааны энергитэй байгаа. Юу гэсэн үг вэ гэхээр яг бүх юмаа одоо бүрэн дааж бүх аюу тийм тал дээр дажгүй сайхан байх бүрэн потенциал нь бол танд байгаа шүү. Тэртлийн юм дээр таны сайн анхаарад юмаа хийвэл таны өсөн хүсэлтэй бийж болох бүх юм шиг сайхан биелэх юмаа гэдэг хөзөр энэ дээр ингээд гарч иж байгаа юм аа. А бас нэг зүйл хаан амбицтай байдаг. Тэгэхээр та яг ийм амбиц дээрээ маш сайн төвлөрч өөрөө одоо яг юу хийж бүтээмээр те юун дээр ингэж тийм гоё баймаар юун дээр сайхан итгэл олоод байна яг тэр зүйлсүүд дээрээ маш сайн төвлөрч юм хий. А тэгэд хэрэгцээгүй зүйл дээр төвлөрөх бүр дахиад тэлчээ. Хэрэгцээгүй зүйл дээр төвлөрөөд байх ямар ч хэрэг байхгүй заа юу. За 3 дахь өдөр. 3 сэлэм. Яг урам хугарал зовлон те бас жоохон зүрх шахлах. Гэхдээ одоо юу штэ хөө? Би бол 3 сэлмийг бол одоо ер нь нэг тийм айхтар муу хөзөр гэж бол харахаа байсан. Яагаад вэ гэвэл бодоод үзээрэй. Айгуу сайнаас чи өөрөө чинь нэг 200-300 сая төгрөг зээлээ гэж бодъё. За 500-400 ч юм уу. Тэгвэл нэгэсэндээ хэрэг тэр хүн мөнгө өгвөл одоо андал чинь найз нөхч улам бат чинь а хэрэг өгөхгүй бол тэр хүний санаанд чамайг тамилчихна.
ийм төрний үнэтэй хямдхан найз хөл байсан байна гэдээ ойлгож авчихна. Нэг өсөндөө мэдээж 500 мянга ч юм уу сая төгрөгөөр алдах бол мэдээж хэцүү. Гэхдээ тэрний төлөө бас ийм сайн найз гэж бодсон найзынхаа цааш нэг таньна гэдэг бол харьцуулахад одоо хямдхан. Тэгэхээр би бол 3 сав гэдэг өдрүүд ингэж харддаг. Мэдээж хэцүү зүйл жоохон болох магадлал байгаа. Гэхдээ том зургаараа өөрийн чинь амьдрал дээр бол одоо муу муухай зүйлсийг чинь одоо ингээ өөч нь харуулж байгаа юм аа. Ингэж бас ингээ харж байгаа бол яамаа. Тийм болохоор ингэж харсан учраас нэг талаасаа бол хэцүү зүйлс болно. Гэвч нөгөө талаасаа бол яг дараа нь ирээдүйд мдээгүй одоо гэдгийг ирээдүйд болох байсан зүйлсийг бол харьцангуй гайгүй зүйл. Тэгэхээр нэгсэндээ энэ сар болох хувийн харилцаа тий одоо гэр бүлдээ болох тийм сайнгүй хэрүүл оруулалтын зүйлсийг бол багцсан юм аа гэж ойлгож байгаа. Хэрвээ тэгээд эвлэрвэл сайн бүр ингэ сайхан зов заарна. Эвлэрэхгүй бол угаасаа тэгээд эвлэрээд дэмий хүндрэл байсан байж тэгээд ойлгоцгоо. Битгий их юм бод зүгээр. За тэгээд ерөнхийдөө нь бол ингээд дүгнэхэд энэ сар нэг зоос буюу ерөнхийд аягүй сайн сонгоо юм эхлэхээр байна. А яг мэдээж жаахан удах жисэж юм болох ч гэсэн энэ дээр цэвэр өөрийн амбицаар өөрийн хүсэл зоригоор юм болон бүтээгээ дайрвал маш сайн ажил карьер тал дээр бол бүх юмыг тэгшин одоо бүх юмыг шинээр те бүх юмыг тодорхой байлгах төвшнөөс нь дайрч ор тэрэн дээр чинь өөр чинь энийг буюу хааны нэртэй байх шиг саяхан туслана. Хувийн харилцаа тавсан харилцаа тал дээр нэлээд төвөгтэй байх ч гэсэн бас хэрүүл уулаа байх ч гэсэн яг зүү зургууд чинь авах учраас айхтар битгий юм бодороо заа юу. За сахиусанд ингээд тань юу гэж зөвлөж байна? Одоо харцгаая. За баланс бол одоо амьдралын хязгааргүй гайхамшигын төлөв юм аа. Нэрээ шүү. Энэ үзэл сонгосон хүн та юу яах ёстой? Одоо энэ сар нэгдүгээр зүүн санч нэлээд идэвхтэй байна. Хоёрдугаар бас лог сантаг мэдрэмжээр бас даах үе бол байна. Яг энэ гурав сайхан балансалж чадвал таны интернет шиг үнэхээр тийм сайхан гайхамшигтай үнэхээр тийм гой сайхан зүйл болсон үнэхээр тийм ад жаргалыг бүрдүүлж чадсан сайхан сар бол болно. Тэрний төлөө жоохон тэмцэл дайнд орлуулж яах вэ? Тийм зүйлд нэ яах бодоод байна. За юу. За харин энэ сар энерги ямар байх нь харъя. Гэт хэлсэн чинь давхар энерги нь одоо температур буюу мэдрэмжийн үзэр гарч ирлээ. Яг уу зүүн совин буюу мэдрэмж талаас нь тэр жоохон тийм тогтворгүй байх зүйлс жоохон мэдэрч болно ойлгомжтой. Бас зарим зүйлсээр одоо тийм огцсон эмзэгдэх ч юм уу эсвэл огцсон тийм ингээд тийм хямрах үйл мэдэж болж таарна. Яадаг вэ гэж нэг бодоод авах юм бол байхгүй. Угаасаа энэ бол амьдрал харин аль болох өөрийгөө тийм тайвшруулж гаргадаж зөв талаас нь юм хэмээг одоо харах хэрэгтэй бол байна. Яхгүй бол одоо температур үзэр гарахаар цаана нь өчтөр болон тийм сүрлэх гэдэг үзэл угаасаа байдаг. Юу гэсэн үг вэ? Угаасаа таныг одоо энэ сар ер нь нэг тийм гүрийлэхгүй байхаа. Дургуй байсан зүйл шууд царай нүүр нь харж байгаа нүдрүү нь харж байгаа дургуй юм аа гэдэг ч юм уу. Цараймат хүн байвал чи угаасаа царайматтай шүү хэлдэг ч юм уу. Нэлээд тийм дотор хөндлөгцийн үеийн энэ сар нэлээд гарах учраас за жоохон өөрийг бас дараа хэрүүл уралцсан дараа жоохон өөрийгөө тайвшруулж сураа гэж хүсье. За ингээд одоо 3 хөзөр маань дууслаа. Хөзөр дэлгэцэн таалагдсан бол лайк дараагаар шеэр subscribe дараагаар бидний шил маш баярлалаа болно. Мөн одоо гүрийн утгаан дээр их хөшийн хурцлалтай мэд хэмжээнд төвшөв. Тэрэлээ сайхан манифест хийгээ залбирал үлдээ ирэх болоо. Тэгээ та бүхэнд хамгийн сайхан өсөөрэй. Мөн дашин тул та бүхэн ингээ байнгын одоо сэтгцүү юм байгаа бол та бүхэн одоо парц үзүүлж болно. Одоо надруу Facebook, Instagram-аас холбогдоорой. Description хэсэгт бол байгаа. Мөн байнгын сэтгцүү байгаа бол та бүхэн энерги цэвэрлэг Oracle тавсыг санал болгож байна. Ердөө 10-20 минут бясалгал хийгээд 10 минут авсаас нөр гардаг. Аюул сайхан тавшаар гой бол гардаг болчихлоо. Тэгээ хамгийн сүүлд нь юм хэлий. Хариута. Өөрийгөө хайрал. Өөрийгөө хайрлах, өөрийгөө хамгаал. Өөрийгөө хайрлах төлөө тогтвортой амьдрал бүтээ. За яа. За одоо ингээд та бүхэндээ дараач үзэлтээр уулзцай сайхан хүсье.